Ер нь утас байх юм бол бид заавал скролдож эхэлнэ. Бид нар яагаад мэдсээрөө зогсож чадахгүй байгаа юм бэ? Таны утас таны төгшүүрийг ашиглаад анхаарлыг чинь өөр дээрээ татаад байна гэсэн. Та шалгах хүртлээр юу болохыг огт мэдэхгүй. Сэтгэл хангалуун бус байдаг залуучдын хувь одоо маш их өндрөөр нэмэгдсэн гэж байгаа. Доош нь харсараад үзүүч ингэж жоохон хэцүү өвдөн. Шаналлаасаа болоод тэрэндээ стресс төрдөг байхгүй юу? Хүний тарих чинь ер нь уйдах дургүй шүү дээ. Яг тань зөрөөс мэт гаргаад өгдөг. Дагаад ч нойрмож гэсэн багсаж байгаа. Тэгээ одоо яагаад бэ гэсэн асуулт гарч байгаа. Тэгэхээр дэлгэцийн цагаа жоохон менеж хийгээл тохируулна гэж байгаа. Дон гэсэн хатуу хөлтэй адилхан болж байгаа. Сөрөг видео контентуудыг их үздэг. Ууртай эможи нэмж өгсөн байх шүү дээ. Контент бүтээж байгаа хүмүүс ч гэсэн үүнийг маш сайн ойлгодог. Тэр нь тэгээд мөнгө болно шүү дээ. Медитац гэсэн. Нэгэнд дууралцсан бол та айл хэдийн ялгцсан гэсэн. Хин нэг нь скриншот хийгээл авцсан байгаа. Таны яг өөрийн оюун ухаанаар шийдэх зүйл чинь багасаал байна гэсэн. Бидний анхаарал самсгүйгээр алдагддаг биш. Энэ бол одоо хизээ зогсож чадахгүй зүйл. Угаасаа байна. Харин тэгтээ үүнийг хийд бид нар бэлэн биш байх л. Бид нар ягаад уцаа гүйлгээ тасралтгүй скроллинг хийгээд байдаг вэ? Орныхоо дээр хэвтэж байхдаа, ажил дээрээ ч эсвэл найз нөхөд гэр бүлийнхэнтэй хамт байхдаа ч гэсэн гараа сунгаад л уцаа авчин. Тэгэл хаач увсан уцаа авч яваад тасралтгүй скроллдно. Доош нь уцаа гүйлгэн тий. Ер нь утас байх юм бол бид заавал скроллдож эхэлнэ. Тэгэхдээ бид үүнийг бол ямар ч тийм ухамсаргүйгээр хийгээд байгаа. Заримдаа өөрөөсөө би болох ёстой гэж дотроо боддог ч гэсэн зогсохгүй хийгээл хэдэг. Гэтэ гол асуулт нь юу вэ гэхээр бид нар яагаад мэдсээрөө зогсож чадахгүй байгаа юм бэ? Бидний боддгоос арай илүү өөр сонь шалтгаан байгаа. Сошиал платформуд бидний айц төгшөрийг яаж ашигладаг талаас ярилцж эхлэе гэж бодож байна. За ингээд таны утасд мэдээлэл ирлээ гэж төсөөлөе л доо. Та дэлгэц рүү харахаас өмнө ганцхан зүйлийг л мэднэ. Тэр нь юу гэхээр таны толгойд автоматар анхаарах ёстой ямар нэг юм байна гэсэн тохио ирж байгаа. Таны тэр төвлөрлийг тасалдуулахуйц ямар нэгэн мэдээлэл ирж байгаа гэсэн үг. Бүрэн уцаа нэгэд мэдээлэл рүү орохоос өмнө энэ сайн мэдээ юм уу, муу мэдээ юм уу гэдгийг та мэдгүй байгаа шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг нь чинь мессежээр танаас банкнаас таны цалин орлого гэсэн мэдээлэлч болно. Та шалгах хүртлээр юу болохыг огт мэдэхгүй. Тэгэхээр энэ яг юу болоод байна гэхээр гар утас одоо таны амьдрал, бидний амьдрал жижигхэн ч гэсэн тодорхойгүй байдал нэмээд байгаа гэсэн. Харин ийм тодорхойгүй байдал тулгархад бидний олонхын хариу үйлдэл нь жоохон төгшүүр юм байх хэрэгтэй байдаг. Тэр нь амар айж байж байгаа гэсэн үг шүү дээ. Ихэнх тохиолдолд та уцаа аваа шалгахдаа энэ их онцгой зүйл биш байна. Одоо урамшууллын мессеж байна гэдэг ч юм тийм зүйл мэддэгэрнэ. Тэгэл уцаа тавиад дахиад ажиллаа хөгжүүлнэ. Тэгээд дахиад мэдээлэлээр л та дахиад шалгана. Энийг одоо өдөрт хэдэн зуун удаа давтна гэж бодоорой. Угаасаа хийж байгаа. Хэрвээ та ирж байгаа мэдээлэлүүдээ заримыг нь хаагаад одоо утсандаа янз бүрийн тохируулах хийгээгүй бол таны өдөр бүхэл өдрийн турш яг иймэрхүү байдлаар л өнгөрөөд байна. Өдөржин танд одоо Instagram, Facebook энтрээс янз бүрийн мэдээллээр тодорхойгүй байдал чинь нэмэгдээд идэх гэсэн. Тэгэхээр энэ тодорхойгүй байдал олон нэмэгдэхээр жоохон төгшүүр нэмэгдэнэ гэсэн. Бүр их яана гэсэн айц биш шүү дээ. Тэстэн та ингээд notification мэдээлэл хүлээх хэрэггүй болтлоо уцаа урчиж шалгадаг тийм одоо дадалтай болно гэсэн. Нэгсэндээ та ингээд имэйлээр рефреш дараа дахин гүйлгэн таймлайнаа дахин ачааж одоо юу гарч ямар пост орж хэн нэгний оруулсан зураг сонирхолтой постыг өнгөрөөгүй үстэйг шалгадаг болно. Өөрөөр хэлбэл таны утас таны төгшүүрийг ашиглаад анхаарлыг чинь өөр дээрээ татаад байна гэсэн. Бас нэг юм гадаадын судалгаа юм байл л тэн дээр юу гэсэн бэхээр утсаа удаан ашиглах тусам төгшүүр чинь нэмэгдээ гэсэн тийм тохио үүд юм байна. За судлаач Жин Твинг гэж хүн байт юм байл та. Тэр одоо Generation гэдэг нэг тийм ном бичсэн байгаа. Тэн дээр одоо ингээд ухаалаг уцуулан сошиал медиа сэтгцэн эрүүл мэндийг дороотоход гол нь нөлөөж байгааг харуулсан гэдэг юм нотлохонуудыг тайлбарсан бүтээл хийсэн юм байлээ. Тэн дээр бол одоо миний дээр ирсэн жишээнүүд бичсэн байнамаа. 2012 оноос хоошо өөртөө болон байгаа одоо орчин тойронд сэтгэл хангалуун бус байдаг залуучдын хувь одоо маш их өндрөөр нэмэгдсэн гэж байгаа. 2012 оны үед бол энэ хувь 12% байсан бол одоо бүр 22% болж бараг 2 дахин нэмэгдсэн юм байна. Яг өнөөгийн одоо залуу үе маань одоо амьдралаас нэг жоохон тийм таашаал авдаггүй ч юм уу өөрийгөө байгаа амьдралаа хэрэгтэй гэж үзэх нь аймгүй багассан гэж олон хэлдэг бас одоо ахмад ах нар хэлээд байгаа шүү дээ. Төрөний дээр дүрцэн эрдэмтдийн ярианаас болох юм бол сошиал медиа бол энэ сэтгцийн дороотлын хамгийн гол шалтгаануудын нэг үеж магадгүй дүнэлт гаргачаад байгаа байхгүй юу? Бид нэр сошиал медиа эсвэл гар утсаасаа ямар нэгэн аппликейшнуудаас хит их хамааралтай болсон гэсэн үг байна. Дөрөв дүрцэн эрдэмтэн болохоор ингээд яг гар утсуулан энэ сошиал медиа аппликейшнтэй хамааралтай яг ижлэгэн харуулах жишээг хайгаад олоогүй гэсэн. Яг энэ бол хамгийн хүчтэй нь байгаа даа. Тэгэхээр энэ видеоны хамгийн гол санаа нь бүх сэтгцийн ямар нэгэн тэр нь амар ингээд галзуугийн төлөвлөсөн юм шүү дээ. Ямар нэгэн байдлаар сэтгцийн жоохон мэддэхгүй тэр асуудлуудыг гол шалтгаан сошиал медиа байж магадгүй маа гэж дэвшүүлж байгаа. Харин бүр 100% яг энэс сан болсон гэж хэлээгүй шүү. Маш хүчтэй нөлөөлөгч хүчин зүйл гэдгийг л онцлох гээд байгаа гэсэн үг. Миний өвч гэсэн одоо утасгүй байхдаа уцаа шалахгүй удах мэдрэмжүүл өөртөө тийм төгшүүр төрүүлдэг шүү дээ. Ямар нэг юмнаас хоцорч чуу хин нэгэн мессенжерээр чухал хэрэгтэй мэдээлэл явуулсан байгаад би хараагүй өнгөрч өгдөг ч юм уу те. Ямар нэгэн мэдээ хүлээж явах үедээ жоохон төгшүүртэй байдаг гэсэн үг. Нэг хүн залхал чамруу би тийм имэйл явууллаа шүү гэж хэлэхэд л тэрийг дахин шалгаадаг гэжтэй. Тийм хурдан яг дороо ирээгүй ч гэсэн ингээл рефреш хийгээл одоо орж ирж нүгэл те. Энд чинь баг зэрэг төгшүүр байна гэсэн үг. Тиймээс би гар усныхаа тохироо нөгөө дефокс уу ажил хийж байхад байхгүй нөгөө тийм юм шинэ орой үедэд цоч залахгүй гэдэг нөгөө silence гормуудыг маш сайн ашигладаг байхгүй юу.
одоо өөртөө жоохон хяналттай хэрэлдэг гэсэн. Сошиал медиа ч юм уу утасны зарим аппликейшнд хэрэггүй гэж юус үзэн ядсан биш, зүгээр л орох цагуудыг хаяа ингэж хазаарлаж зохицуулж байгаа гэсэн. Ягаад бол хит хамааралтай болохгүй тул хэрвээ тийхгүй байх юм бол ингээ баян тасралтгүй мэдээлэлгүүд нь тэрийг нь хараад өрдөг утсан дээр дон гэж дуурайдаг юм бол надад амар тэртэй санагддаг. Нэгт хоёрт ядаргаатай буюу тэр төгшүүрийн давлгаанд би орох гээд байгаа байхгүй юу? Баян тасралтгүй тойрогтой дээр гараас нь ажиллаж гарахгүй. Тийм учраас одоо бид бүхэн яагаад баян тасралтгүй уцаа скролдгүй гэдэг шалтгааныг би бодож үзэнгүүт сайн дээр төрсэн эрдэмтний сулаа гарч ирнэ. Би яг энэ хүү видео хийж байгаа юм шүү. Ямар нэгэн мэдээлэл одоо notification ирэхэд одоо баян хүлээж авах юм бол төгшүүрч улам нэмэгдэнэ. Таны одоо тархинд байдаг одоо төгшүүрийн сан гэх юм уу ямар нэгэн байдалч улам хүчрэх болоод энэ дийлдэх юм шүү дээ. Уцаа гөлрөөл яваад байна гэсэн үг. Тэгээ ингээд доош нь харсараад үзүүч ингээд жоохон хэцүү өвдөн. Иймэрхүү зүйл байна. За ялангуяа Instagram-ийн Reel, Facebook-ийн Reel, TikTok, за YouTube Shorts юм энэ босоо хэмжээний энэ видеог тасралтгүй гүйлгэж эхлэхэд бид нар одоо зогсохгүйгээр ингээд хитэн цаг хугацааг өнгөрснийг мэдгүй ингээд явчихдаг. Тэгээ эндээ хүмүүс ёо би амар их одоо Reel, TikTok үзчихлээ гэд санаанд зовдөг хэрнээ тэрийгээ ерөөсөө хэрэгжүүлж чаддаг. Нэгсэндээ хүмүүс ингээд гүйлгээл үзээлэн. Гэхдээ яг хэрэгтэй юм юу авч чадваа би чадахгүй юм шилээ гэдэг тийм шаналлаасаа болоод тэрэндээ стресс өгдөг байхгүй юу. Үүний хамгийн түгээмэл тайлбар бол допамины тон гэж байгаа. Ерөнхийдөө олон өнгөлдөг шүү дээ. Нэг удаа уцаа шалах нь сошиал медиа хараад өнгөрөх нь допамины багахан тийм цогцолтыг өгдөг, багахан мэдрэмж өгдөг гэсэн. Тэгээд бид цаашдаа одоо допаминд үе дээр сайхан мэдрэмж төрөхтөнд донтоод ингээд яваад. Яг л допамин нэг хэцүүш мангар амархан болчих шүү дээ. Уцнаас нь гой ингээд хөгжилтэй пост уншаад гой видео үзээ те. Тийм учраас бид дахин тэр допамин гэдэг зүйлээ авах гад утас руугаа дахин буцаад идэх гэсэн. Тэгэл бид нар өдөр ирэх тусам улам хүчтэй мөндөө автж байгаа гэсэн. Хүний тархич нь юу н уйдах дургүй шүү дээ. Жаахан уйдахад л уцаа хараа магадгүй сорилттой молдох байх гэсэн бодол төрөөд л скроллоод эхэлдэг. Тэр аппликейшнуудын алгоритм ч гэсэн яг танд таалагдах контентыг маш нарийн бүр яг тань зөрөөс мэт гаргаад өгдөг. Та ингээл янз бүрийн хуамтантай мууц эсвэл баяр хөөртэй жаргалтай ямар нэгэн дэлгүүрийн бараа мараа яг тэр нь яг таны одоо сошиал медиа дээр спонсорж юм ямар нэг хэлбэр гараад ирээд байгаа шүү дээ. Та ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт богино өмцөм янз янзын имждэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтцүүлэн тэгээд аудио өнгө засвар хэрхэн каталог экспорт гэдээ бүгдийг нь хамруулсан хичээл гоё. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анх шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлийн програм нэгээ төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад л сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлийн сүрээ эндээс аваарай. Тэгэхээр алгоритм бидэнд таалагдах контентыг маш нарийн тааруулж өгдөг орчинд бид нар одоо яг амьдарч байгаа гэсэн. Ингээл бид нар уйдах цаггүй сонирхолтой зүйл таныг уцаанд ихэд заавал гарч ирдэг гэсэн. Допамины дон гэж одоо нэрлэхэд хүмүүс л ойлгохгүй. Юу яриад байна? Би өөрийгөө мэдчихээн би ганц хэдэн минут харчаагүйтэй бараг цаг болцсон байдаг тий. Тэгэхээр одоо дэлгэцэн цаг маань орой бүр улам их нэмэгдэж байна. Мөнтэй дагаад нойрмоо ч гэсэн багасж байгаа. Допамины төвшин буюу энэ утсандаа донт үзэгдэл маш их гарчлаа. Тэгээ одоо яагаад бэ гэсэн асуулт гарч иж байгаа. Тэгэхээр допамины төвшний одоо ресет их буюу одоо нойлуулах юм бол утасны уруу таталт автахгүй гэж одоо нэг хүмүүс ярьсан байлээ. Одоо судалгаа хийж хаад. Яг YouTube руу орох юм бол энэ сошиал медиагаас татгалзах тэд хоногийн одоо 7 хоног ч юм уу 1 сарын ч гэдэг юм ийм чаленжууд явж ил байдаг. Тэгтэл тэр нь зарим видеонууд ихтэй хотлоо байдаг. Хэдийн сошиал руу шалгачаад бодит байдал дээр бол хараагүй юм шиг байдаг. Яг хажууд нь хүн хинаагүй юм чинь тий. Одоо үед бол зарим хүмүүс иймэрхүү зүйлээс татгалзах гэж үзэж байгаа. Гэхдээ яалчгүй ажил ингээ холбогдсон тэрнгээр мэдээлэл нэрж ажил нь явж байгаа бол заавал орно шүү дээ. Бод амьдрал дээр ингээд сошиал медиа юм уу дэлгэцний хамаарлаа багасгаад үзэж байна. Янз бүрийн харах хэрэглэж байна. Гэхдээ энд нэг том асуудал байгаа гэн. Тэр нь юу гэхээр допамин буюу тэндээс авч байгаа гоё жижигхэн аз жаргал шүү дээ. Тэр гоё байгаа зүйл нь үнэхээр тийм 0 болоод дахиж одоо бидний оцгүй байх үеиг шиг тийм болно гэж байхгүй билээ. Бүр мөсөн холдохгүй зүгээр л түрхэн зур энэ тойргоосоо гаргал гэж нэрлээд байгаа юм билээ. Бүр мөсөн угаасаа байхгүй гэж ойлгоод хэдүүлээ эндээ жоохон хяналттай л орно гэсэн. Дэлгэцийн цагаа жоохон менеж хийгээл тохируулна гэж байгаа. Бүр огт хэрэглэхгүй байх гэсэн байдал одоо яг энэ цаг үед үнэхээр боломжгүй байгаа. За хэрвээ санаж байвал эртний грекийн философч одоо юм болгон дээр дурддаг нэг Аристотель шүү дээ. Тэр хүртэл ингэж хэлсэн байгаа шүү дээ. Таашаал гэдэг бол дадлын асуудал гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид юуг олон дахин давтаж хийгээд түүнээсээ таашаал аваад сурчдаг. Уцаар ингээд байн гой хөгжилтэй видео үзэж тэрийг гол их сурвалж болох юм бол бид түүнээс улам их таашаал аваад бүр тасралтгүй тийм дадалтай болчихно шүү дээ. Тэгээ энэ дадал маань цааш нь дон гэсэн хатуу үгтэй адилхан болж байгаа. Архины дон, хормон дон гэдэг үг байдаг шүү дээ Монгол ардын дээр. Тэрнтэй адилхан утасны дон гэдэг нэг үг гараад ирэх нь шүү дээ. Таашаал авдаг зүйл маань дадал болоод дадал маань дон болж байна. Ийм циклтэй байх шүү дээ. Мэдээж хэрэг энийг эсрүүцэх хүмүүс байгаа. Юу утас чи би зүгээр л ашиглаж маш гоё хөгжилтэй YouTube үзэн, найзуудтайгаа чатлан, TikTok-оор юу болж байгааг харна. Энэ бүхэн үнэхээр гоё. Энийг яагаад буруу шахаад байгаа юм бэ гэж бичих хүмүүс байж магадгүй. Тэгэхээр хүмүүс бол таашаалтай зүйлээ хийх нь ойлгомжтой. Тэгээ яагаад ингэж утсаа тасралтгүй скролдж байгаа шалтгааныг би одоо энэ допамин буюу хүмүүс таашаал авдаг тухай ингэж тайлбарж ойлгуулах гэдэг яриад байгаа юм л та. За үүнээс гадна өөр нэг хэсэг нь бид нар дандаа гоё эерэг мэдээ ч юм уу баярлуулдаг гоё таашаал авдаг видео үздэг. Бас
сөрөг видео контентуудыг их үздэг. Одоо янз бүрийн гэмт хэрэг ч юм уу те, хотод болохгүй байгаа зүйлсийн талаар ч юм уу те. Бид бүхэн бүгдээрээ уурлуулдаг буюу дургуг нь үрдэг контентыг ч гэсэн их үзэж хэрэгэлдэг байна. Энэ яхаараа ингэ шеэрлэгдээд янз бүрийн мэдээ. Тэр авилгач ингэсэн гэдэг бөө юм болоо шеэрлдэг шүү дээ. За тэгэхээр 2017 онд Facebook алгоритмтай нэгэн том өөрчлөлт хийсэн байдаг. Тэр нь болохоор лайкаас илүүтэй лайкийг нь бүр 6 эможи болгосон шүү. Ууртай, уйлж байгаа гэх тээ. Тэгэхээр энэ эмоцуудыг илэрхийлсэн одоо энэ товчнуудыг нэмснээр angry гэсэн эмоцыг илүү их хүчтэй болгочихсон гэсэн үг байна. Гоё эриг гэхээсээ илүү тийм худал мэдээ, янз бүрийн гэмт хэргийн сөрөг мэдээлэл, хүний уурыг хүргэсэн контент хэрэглэгчдэг буюу тэр аппликейшн дээр байгаа хүмүүсийг илүү удаан платформ дээр байлгадаг учраас Facebook ингээд зөвхөн лайкийг тэмдэг гэдэг нь өөр юм ууртай эможи нэмж өгсөн байх шүү дээ. Мэриленд их сургуулийн нэг судлаач нэгсэн байгаа. Сөрөг ууртай өнгөстэй постууд нь эрэг эсвэл төгс гэсэн постуудаас хамаагүй илүү шеэрлэгдэг, олон хүн лайк дардаг, олон хүн одоо реакт үзүүлдэг гэж тогтоогдсон байгаа шүү дээ. Facebook мэн гоё эрэг мэдээлэхээс илүү маш их тийм бохор одоо юу гэдэг сөрөг мэдээллүүдээр илүү их дүүрдэг болсон байгаа. Илүү их хувирдаг гэсэн. Яг бол алгоритм тэрийг хамгийн их хүмүүс дамжуулдаг байгаа байхгүй юу? Хүмүүс хамгийн их сөрөг сэтгэлийн дээр лайк дорж, эможи дараад байгаа учраас энэ бол ганцхан Facebook-ийн асуудал биш ээ. Энэ бол YouTube дээр ч гэсэн байдаг. Янз бүр ингээд unlike дарах ч юм уу те. Хүмүүсийн дураг өрсөн prank бичлэгүүд ч гэдэг юм те. Янз бүрийн бичлэгүүд санал болгож байгаа учраас хүмүүс тэрийг үздэг. Twitter, TikTok ч гэсэн хүн адил. Контент бүтээж байгаа хүмүүс ч гэсэн үүнийг маш сайн ойлгодог. Гарчган дээр юм уу thumbnail дээр заавал юм царайны хувьд амар сонирн болсон, ууралсан эсвэл ингээд гарчгийг хэрвээ тэгсэн бол яах вэ гэсэн сөрөг байдлаар видеогоо өгдөг шүү дээ. Тэгж тэр видеоны илүү автоматар сайн авдаг. Уурал хүмүүсийг одоо видеон дээр дарж орох үзэх замыг бий болгож байгаа. Тэр нь тэгээд мөнгө болгоно шүү дээ. Монетайз гэсэн. Яг бид нар юу хүсэж байгаадаа биш. Бидний зан авир юунд тасаад юу ингээд олон дахин үзээд байгаа тэр л байгаад байгаа байхгүй юу? За Роми Философ Сенека гэдэг үгний дахиад дурдъя. Тэр бол ингэсэн байгаа. Уурал галзуурлалтай төстэй зүйл байдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар уурлаад байх юм бол сошиал медиа дээр тэр нь бүр галзуурлал уйлж хувраад ямар нэгэн сонин юм гачин бичлэгүүдийг одоо өөрөө мэдгүйгээр хийж эхэлдэг. Одоо янз бүрийн зүйл сонин Facebook-оор яваад байгаа шүү дээ. Санаанд оромгүй шүү дээ. Тэд нар чинь ингэж л гардаг байна шүү дээ. Уур болохоор бидний бодлыг гажуудуулж өөрийгөө хянах чадварыг эвдээд бусдыг өөртөө адил зоох дургдаг гэсэн. Уурыг захирах хамгийн сайн арга юу вэ гэхээр анханасаа уурлах байх гэж одоо нэг хүн бичсэн байдаг. Нэгэнд уурлцсан бол та аль хэдийн ялгцсан гэсэн. Тэгээ энэ интернетээр бидний хийж байгаа зүйлтэй яг адилхан. Интернетээр бид нар ороод ямар нэгэн сошиал медиа дээр контент янз бүрийн богиносын зүйлийг үзээд уурлсанд бол аль хэдийн та ялгцсан. Утсандаа ингээд бүр ороод дадлал дом болцсон гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр бид нар иймэрхүү мэдээлэл контентыг үзээд утсаа харах тусам илүү их төвшөртэй болдгоо. Уур үрдэг контент харах тусам бид нар ууртай хүн болж жоохон галзуурах гэдэг. Тэгэхээр уур олон дахин давтагдах юм бол өөрийгөө хянах чадвар багасаад ямар нэгэн солиотой сонин одоо хиний санаа оромгүй стори те янз бүрийн текст хүнтэй уурлалсан ирсэн постууд гараад байгаамаа. Интернет ч гэсэн тиймэрхүү постууд үнэхээр төвтэй. Энийг хараа энэ одоо яаж ийнэ гэж улам шеэрлэгдээд хэдхэн секунд дотор халахж байгаа. Низээч устдаггүй. Хин нэг нь скриншот хийгээл авцсан байгаа. Тэгэл та ингээд сошиал дээр хин нэгнтэй маргалдаал одоо ус төрийн нэг хүнтэй ч юм уу контент хийдэг нэг хүн хоорондоо маргалдаал хийчих юм бол таныг дэмждэг хүмүүс болон таныг үзэн гадаг хүмүүс хоёр хуваагдал. Тэгэл аль аль ингээл лайк комент дараал буу юм бол энэ ингээл алгоритм дээшээ бол пост чинь дээшээ гаргаад хүн болгонд харагдал эхэлнэ. Сошиал медиа компаниуд энэ айгүй сайн байхгүй. Ягаад бол тэрийг дэлгэрүүлэх хажуугаар нь sponsored boost буюу одоо спонсор туршлагаа гарган тэгжээс тэд нар мөнгө олж байгаа. Сошиал медиагийн алгоритмд бол үнэхээр дөрөөцөн гэж байна. Эсвэл одоо энийг ингээд улам дэвргээд ажиллаад байгаа. Сошиал дээр байгаа хариуцлага буюу дээр ухамсартайгаар постыг хянах гэдэг зүйлээ химэл оюун ухаан буюу дээр алгоритм даатгаад байгаа гэж ойлгож байна. Технологид хийх найдах тусам зарим ур чадвараа мохдог шүү дээ. За тэгэхээр хүн төрөлхтөн бол дээр үеэс хойш мянган жил одоо хөгжцөөл ирсэн анх гал гарснаа ажил дүр ингээл машин техниктэй болоод тэгэл телевизтэй болоод радиотой болоод интернеттэй болоод одоо ингээл сошиал медиа хэрэглээтэй болж байна тийм. Ямар нэгэн хэрэгслийг хүн төрөлхтөн ашиглах бүрд нэг зүйлийг олж авахын зэрэгцээ нөгөө зүйлийг алддаг гэдэг та хүн бодоорой. Утас мөн яг үнтэй адилхан 6 цэнгэлд хурдан өргөдөг гэсэн өөртөө бодох өөртөө сэтгэх зүйл маань багасаал ирнэ. Ер нь бол утас аппликейшнуудыг хийж байгаа хүмүүс бол хялбархан саадгүй дизайны шийдлийг маш гоёор ингээд зохион бүтээдэг шүү дээ. Яг л хэрэглэгчийг бодуулах шаардлагагүйгээр өмнөөс нь бүхнийг бэлдэж өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ энд гарч байгаа нэг эрсдэл нь юу вэ гэхээр хит их саадгүй байхад бид заримдаа огт бодлогоор ашиглаад эхэлдэг. Ухамсаргүйгээр. Ингэснээр бид одоо ямар нэгэн 6 цэнгэл агуулсан контент, видео, мэдээлэл асуудал шийдэхэд хин нэгний шеэрлсэн, хин нэгний олонхын давмгаалж байгаа зүйл материал дээр түшиглэж өөрийн шийдвэрээ гаргах гэдэг байхгүй. Таны яг өөрийн оюун ухаанаар шийдэх зүйл чинь багасаал байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд бид одоо тасралтгүй уцаа гүйлгээд үзээд иддэг бол ганцхан шалтгаантай биш ээ. Мэдээлэлээ шалгах төгшүүр, за тэгээд тэр нь байнга дахин шалгах гэсэн уруу таталтыг бэхжүүлээд дадал таашаал болоод тэр нь уур болоод тэгээд тэрийг нь алгоритм ашиглаад ингээ бүр ингээд нэг өсөндөө дом болчиход байна шүү дээ. Тэгээ эдгээр бүгд нийлээд бид бүхний дэлгэц рүү маш ихээр дахин татдаг. За тэгээ энэ видеоны туршид бид бүхэн нэг зүйлийг ойлгосон байхаа гэж найдаж байна. Энэ бол бидний анхаарал самсгүйгээр алдагддаг биш. Энэ бол одоо ингээд бүр дадал болцсон байнгын одоо таашаал авахгүй янз янзын эсвэл ууртай контент үзэхэд сошиал медиа руу орж байгаа нэг зүйл боллоо гэсэн үг.
Энийг бол тайлбарч чадсан байх гэж байна. Яг анхаарлаа хаана юунд яаж зарцуулахыг эцэст бид хүн хувь өөртөө шийдэх ёстой шүү дээ. За одоо үзэж тасралтгүй скролдох нь бол хизээ зогсож чадахгүй зүйл угаасаа байна. Харин тэгтээ арай бага угаар энийг менеж хийгээд дэлгэцээ цагийг одоо гой зөв хууртай байж гол өөрийнхөө тэр анхаарлаа дэлгэцээ хамгаалаас багахан буцаагаад өөрийнхөө креатив буюу толгоогоор бодох ажил зарцуулахад чиглүүлээрэ гэдгийг хэлэх гээд байгаа. Үүнийг хийд бид нар бэлэн биш байх л та. Тэгээ бэлэн биш гэдэг улам бүр утасны хамааралтай дэлгэцээ салахгүй байх гэсэн үг биш. Тэгэхээр энэ дээр жоохон ч гэсэн анхаарад өөрийнхөө дэлгэцийн цагийг хянаад өөртөө бус тайртай хүмүүстэй цаг гаргадаг байгаасаа гэдсэн үднээс янз бүрийн байдлаар тайлбарлах гэж үзлээ. Хэрэв та хүн санал нийсэн нийлэг бол комментс бичээрэй. Ер нь юу гэж бодож байна те. Мөн дээр нь subscribe дарахаа мартуу зэ. Дараагийн видео тунгуудахгүй бас сонирхолтой сэдвийг хүндэж ярилцах болно.